Тэгэхээр хүмүүсийн зөв мэдээлэл арга аргачлалыг өгч зөв хөтлөх хэрэгтэй. Дараа нь хэрэв миний анхаарал хаана энерги тэнд байдаг юм бол өөрийн итгэл үнэмшил, харах үнцэг, тодорхойлолт, амьдрал ахуй, өнгөрсөн ирээдүгөө бүгдийг нь орхиод хинбэ гэдгээ мартаад энэ квант талбар, энэ ухамсарт илүү их анхаарлаа хандуулбал яах вэ гэдгийг нь ойлгуулж тайлбарлаж өгөх хэрэгтэй. Тэгээд дараагийн мөчөөгийн таамаглах гэхгүй бие суллаад сэтгэл хөдлөл болон мэдрэмжүүдээ хойш нь тавиад энэ тодорхойгүй нэрлэх аргагүй хоосон зүйлд бие тавьж өгөх хэрэгтэй. Ухамсараа үүнд хандуулах хэрэгтэй. Үнэн хэрэгтээ тодорхойгүй гэдэг нь амар сонсогддог л доо. Гэхдээ л бид хинч биш юу ч биш болж байж буюу цэвэр ухамсар болж байж л энэ ухамсартай холбогддог энэ квант талбарт гардаг. Тэгвэл үүнтэй холбогдох тэр нюансыг хүн өөрөө олдог гэсэн үг. Гэхдээ манай сургалтаас харахад энэ нюансыг хүмүүс 7 хоногийн дотор ч маш сайн олж сурч чадчихэв. Сайн сураад байгааг нь яаж мэдээд байна гэхээр судалгаанд оролцогчдын ихэнх тархины бичлэг үүнийг харуулад байна.